хүн Монгол малынхаа махыг Монгол хүмүүстэй маш ширүүл боддоор ханган нэрлэх бүрэн боломж байна. Томоохон одоо эргэлтүүд энэ хүнстэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарт гарч байгаа. Бизнес бол хизээ зогсдгүй гэвэл мөнгөгүй л зогсдог. Тэгэхээр яг зогссон байсан төсөл хөрөнгө оруулалтын зээл аваа хөдөлсөн л гэсэн. Энэ бол хүнсний хувьсгалын томоохон үр дүнгийнх нь нэгэн жишээ байгаа. Санхүүгийн зардал хамгийн одоо хэцүү асуудал байдаг. Тэгээд энд бол үнэхээр бид нараас их нааштай үйл ажиллагааг нэрчимжүүлсэн ийм сайн хөтөлбөр болсон байгаа. Стамын 40 жихүү оронд ерөнхийдөө бол халаал махыг идэх сонирхолтой идэх одоо хүсэлтэй хүмүүс байдаг учраас бас энэ рүү ч гэсэн экспортыг бас дэмжиж агуулах зүгээр байгаа. Одоо байгаль орчинд шингэдэггүй мянган жил үлдэх энэ хог хаягдлыг үгүй болгож байна гэсэн үг.